Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярих хэрэг 2012 оны 10 сарын 12-ны Баасан гарагийн оройноос эхэлдэг. Охойо мужи мисс үзэсгэлэнтэй Одри бааранд фэйсбүүкээр танилцсан 30 настай Райн Постер гэх залууг хүлээж суна. Райн царайлаг төдийгүй хуульч мэрэгжилтэй. Хувийн хуулийн фирмэнийгэд удаагүй байгаа. Гэр бүл, боловсрол, гадаа төрөх гээд бүх зүйл нь бүрдсэн залуу байв. Одри түүнээс 8 насаар дүүч тэд мессенжерээр танилцаж Райны хөгжөлтэй ухаалаг чатууд Одри таалагдсан тул анхны болцоогоо товлжээ. Гэвч амлсан цаг болох 9 цаг өнгөрч 10-11 цаг болсон ч Райн ирсэнгүй. Мессеж бичиж залгасан ч хариу алга. Одригийн уур үрч гэрлүүгээ хараад тэр залууг мартахаар шийджээ. Гэтэл хэд хоногийн дараа Одригийн гэрийн хаалгыг цагдаа нар тогшиж Райнтай холбоотой эргээр мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Тэгвэл Райнд юу тохиолдсон юм бол? Райн 1982 онд Кентукки мужид хуульчдын гэр бүл төрсөн. Түүний өвөө, аваа ах нар нь бүгд нэр хүндтэй хуульчид. Хэдийгээр эцэг эх нь нэг настай байхад нь салсан ч Райн төрсөн эцэг болон хойд эцэгтэйгээ хоёулантай нь маш сайн харилцаатай өсчээ. Хойд аав нь томоохон компани удирдах албан тушаалтан байсан тул Райн бага насаа Филиппин, Швейцар зэрэг улсуудад олон улсын сургуульд сурч дэлхийг тойрон өнгөрүүлсэн байна. 2005 онд Америкт буцаж ирээд Индианагийн их сургуулийг улс төр, түүх, газар зүй гэсэн уран мэргэжлэр зэрэг төгсөж дараа нь хуулийн сургуульд элсжээ. Найзууд нь түүнийг хуульч болохын тулд төрсөн өнгөцгээдэг. 190 см өндөр, цэнхэр нүдтэй, эрүүл чийрэг биетэй, хаанч хүн бүрийн харцыг булаадаг залуу байлаа. Гэвч түүнд нэг сул тал байсан нь үгүй гэж хэлж чаддаггүй. Хитрхи зөөлөн зантай бөгөөд тэр сул талыг нь нэгэн эмэгтэй ашиглаж эхэлдэг. 2011 онд Райн фэйсбүүкээс санамсаргүй үеэлт үгийнхээ найз Шэна Хаберс гэх бүсгүйг олжээ. Шэна тэр үед 20 настай Кентуккигийн их сургуулийг сэтгэл судлалын чиглэлээр хугацаанаасаа өмнө онц дүнтэй төгссөн. Маш ухаалаг, авьяаслаг нэгэн байв. Тэрээр дуурийн дуулаач, загвар өмсгчөөр ажилладаг, өөртөө маш ихтгэлтэй бүсгүй байлаа. Райн түүнд найзын хүсэлт илгээд сар орчим чаталт нийцэст Шэнагийн төрсөн өдрийн үдэшлэг дээр анх уулзжээ. Тэд маш хурдан дурлалцаж болцож эхэлсэн. Хэдийгээр тэдний гэр 130 км зайтай. Машинаар 1.5-аас 2 цаг явдагч харилцаагаа үргэлжлүүлж амралтын өдрүүдээр нэгнийхээ хот руу явж болцсон хөгжилтэй цагийг өнгөрөөж эхлэв. Гэвч үзэсгэлэнтэй Шэнагийн хувьд харилцаандаа маш тогтворгүй, түгшүүртэй зантай нэгэн байлаа. Тухайн үед Райн жилийн дараа хувийн хуулийн фирмэнийг зорилготой маш завгүй ажиллаж явах үед Шэна түүнийг чатны хариу жоохон л удаан бичгээд галзуурах шахаж юу ийгээд байгаа юм бэ? Яагаад хариу өгөхгүй байгаа? Өөр эмэгтэйтэй байгаа мó гэх мэтээр нэг цагийн дотор 75 мессеж өчдөг байв. Энэ нь зүгээр нэг хэтрүүлэг биш бөгөөд Райныг ганц мессеж өчгöd Шэна 100 гаруй хариулгыг тохиолдолж олон байжээ. Райн өөрийн ухаалаг үзэсгэлэнтэй найз бүсгүйгээрээ бахархаж найз нөхөд хамт олонныхоо уулзалтанд дагуулж очдог байсан ч Шэна тэнд санаанд оромгүй үйлдэлүүд гаргадаг. Тэрээр эрэгтэй хүмүүстэй маш найрсаг харилцдаг хэрний эмэгтэй хүн харахаараа шууд хувирч хүүтэн хөндий ханддаг байв. Райн өөрсдийнхөө харилцааг дөнгөж эхэлж байгаа нэгнээ таньж мэдэх шатандаа явж байгаа гэж боддог бол Шэна харин аль хэдийн найзуудтай би Райнтай гэрлэнэ. Тэр бол миний ирээдүйн нөхөр гэж ярих болсон. Бүр Райны үеэл дүү Кариса дээр очиж бид удахгүй нэг гэр бүл болно. Райн надад гэрлэх санал тавина гэсэн гэж хэлсэн нь Райныг маш их сандаргаж дарамтанд оруулж эхэлжээ. Иймэрхүү дарамтнаас талхсан Райн танилцаад ердөө 2 сарын дараа буюу 2011 оны 6 сард Шэнад салах тухай мессеж илгээдэг. Гэвч хэдхэн хоногийн дараа тэд дахиад л хамтдаа болцож харагдсан. Найзууд нь гайхаж энэ тухай асуухад Райн би салъя гэсэн боловч тэр маш их уйлж гуйсан болохоор өрөвдөд дахиад эхлэхээр шийдлээ гэж хариулдаг байв. Тэдний 5 сар үргэлжилсэн харилцааны явцад дор ойж 3 удаа салж нийлсэн. Энэ хугацаанд Шэнагийн дондолт улам ширүүсч Райныг ажил дээрээ уулзалттай авах оронд 2 цаг машин барьж ажил дээр нэрээд үдийн цай авчрах нэрээр түүнийг хянаж эхэлдэг. Хэрвээ Райн офис дээрээ байхгүй бол хотын бүх газраар хайж хөшүүдээс нь хүртэл гэрт нь гэрэл хасж гэнэ үү? Хизээ харсныг нь харсан уу гэх мэтээр асуудаг болжээ. Сүүлдээ Райны хуучин найз бүсгүй Лорныг судалж 7 жилийн өмнөх зургнуудыг нь ухаж гаргаж ирээд найзуудаасаа Лорн бит хоёрын хэн нь илүү хөөрхөн байна? Үннийг нь хэлээрэй гэдэг болсон. Энэ байдал хэрээс гэтэрч Лорн хүртэл Райны шинэ найз бүсгүй Райнаас илүү намайг сонирхоод байгаа юм бах та гэж бодоход хүрсэн байна. Райн Шэнад гэрээхээ түлхүүрийг өгсөн нь түүний хамгийн том алдаа болсон. Шэна түлхүүртэй болсон цагаас хойш хилэлгүй гэрт нь орж салах тухай ярьсан ч гэрээс нь гарахгүй тавилах шиг байдаг. Тухайн үед Райн гэр орноо цэвэрлэхдээ тааруу завгүй байсан тул аав нь 7 хоногт хит хит удаа ирж гэрээг нь цэвэрлэж өгдөг байжээ. Аавыг нь гэр цэвэрлж яхад Шэна буудан дээр суугаад чипс идэж зурагт үзэн хүн байхгүй мэд үл тоомсролдог байв. Райны аав түүнийг энэ гэрт амьдардаг сүнс гэж тодорхойлсон. Райн Шэнад надад чамайг төвчээр алгаа ганцаараа аймаар байна. Энэ бол хайр биш. Зүгээр л би өөр эмэгтэйтэй уулзахгүй байгаа болохоор бид хамт байна. Одоо болиё гэж тодорхойлдог байсан ч Шэна огт сонсдоггүй байв.
Нэг удаа Райн аргаа барж түүнийг өргөж гэрээсээ гаргаад хаалгаа төгчгöd Шена найзуудаа Райн надад хүч хэргэлсэн гэж гомдолдог. Райн хуульч хүний хувьд бусдын маргааныг шийдэж чаддаг боловч өөрийнхөө асуудлыг шийдэж хүнд үгүй гэж хэлж харилцаагаа таслах тал дээр сул нэгэн байв. Шена тэр зангаар нь дайлимдуулж уйлж дуулан чи байхгүй бол би өвхөн гэх мэтээр сэтгэл санааны дарамт үзүүлж яаж надтай ингэж харьцаж чаддаг байна гэх мэтээр Райныг байнга буруутгаж хамгийн муу үнээр мэдрүүлэх замаар хүснээ авдаг байв. Ингээд Райн салах тухай ярих тусам Шенагийн донтолд улам даамжирч өс онзон болоо хуурч эхэлсэн. Шена шүдний эмч найздаа Райн чамаар шүдэн янзлуулна гэж ярьсан. Би түүнийг дагуулад очих болохоор чи шүднүүдийг нь бүгдийг нь эвдээд муухай болгоод өгөөрэй. Өөр эмэгтэйтэй уулзаж чадхааргүй болгомоор байна гэж хэлжсэн. Харин нөгөө талд Райн хамт ажилтай хуульчтаасаа салыг гэхээр зөвшөөрөхгүй байгаа хүнтэй яаж зөвөөр эвтэйхэн салах вэ гэж зөвлөгөө авч найзуудаа тэр бол миний харж байсан хамгийн галзуун бараг л мөрдөгчөг би түүнээс айж ин таслан сэргийлэх арга хэмжээ агуулмаар байна гэж ярьдаг байв. Гэвч Кентукки мужийн тухайн үеийн хуулиар таслан сэргийлэх арга хэмжээ агуулахын тулд заавал гэр бүлийн гишүүн эсвэл хамт амьдардаг байх ёстой байсан тул Райн хуульч хүний хувьд үүнийг хийж чадахгүй гэдгийг мэдчихсэн. Ингэж тэд 1.5 жилийн турш салж нийлсээр харилцаа нь уламд ордов. 2012 оны 10 сарын 2-нд тэд буудлагын талбай руу болзоонд явсан. Райн бууд зэвсэг сонирхдог. Гэртээ ч хэд хэдэн буутай ээжээ. Буудлагын талбай руу явах замдаа Шена найз руугаа өнөөдөр буудлагын талбай дээр байхдаа санамсаргүй юм шиг Райныг буудаад алчвал яах вэ гэж утсан. Найз нь түүнийг тоглоом мэж ин гэж бодоод болгоомжтой бай. Хүн алж болохгүй штэ гэхэд Шена хичээнэ гэж хариулсан байна. Тухайн сарда тэд Райны эцэг эхийн нүдэн дээр аимшигтай маргалцсан. Ингээд Райны аав хүүгээ өрөөндөө дуудаж чамайг маргаанаас зайлсхийдгийг чинь мэдчихсэн. Энэ удаа арай биш байна. Шенатай харилцаагаа нэг мөсөн дуусгасан нь дээр ах гэж зөвлөсөн. Гэртээ ярих замдаа Райн Шенад одоо бүх зүйл дууссан. Гэрт очиод өөрийнхөө юмнуудыг аваад яв гэж хэлжээ. Шена уйлж зөндөө гуйсан ч Райн энэ удаад хатуу зогссон тул аргагүй ихэнд маргааш өглөө явъя. Өнөөдөртөө буудан дээр хончие гэж гуйсан болохоор Райн ч зөвшөөрч өрөөндөө ороод хаалгаа төгчжээ. Үүрийн 3 цагт Шена ээж рүүгээ залхаж амьсгалж чадахгүй байгаа мэт жүжиглэхэд ээж нь охиноо зүрхний шигдээс олж ийн гэж айсандаа 2 цаг давхиж ирдэгч эрэхтэн Шена зүв зүгээрээ. Ингээд ээж охин хоёр Райныг гэрт хоноод өглөө нь Шенагийн ачааг багалж авах хооронд Шена Райн руу хайрт минь миний буруу хаалгаа нийчих ярилцъя гэж тасралтгүй мессеж утсан ч Райн хариулаагүй. Шена галзуурах шахаж Google-с үсний хавчаараар түгжээтэй хаалга яаж нээх вэ гэж хайжгаад Райны унтлагын өрөөний хаалгыг хүчээр нээж оржээ. Эцэст нь Шена ээжтэйгээ хамт гэрээс явлаа. Замд явах үед Райнаас чи найзуудаа биднийг салсан гэж хэлж болно. Би ч бас хэллээ гэсэн мессеж ирдэг. Ийм мессеж авсан Шена эмнэлэг рүү явж ийн гэж Райн руу худлаа ярьж хариу хүлээсэн ч тагчигвэ. Райн тэр өдөр ажил дээрээ Шенагаас бүр мөсөн салсан тухайгаа ярьж маш аз жаргалтай байсан тэрээр өнөөдөр өөр эмэгтэйтэй болсон гэдгийг ажлынхан тайлсан. Тэр эмэгтэй нь Одри Болт, Хоя мужийн мисс. Райны найз түүнийг Шена шиг галзуу эмэгтэйтэй биш зөв үнтэй уулзаасаа гэсэндээ Одригтэй танилцуулсан гин. Гэтэл нөгөө талд Шена ээжигээ явуулчаад найзынх руугаа явна гэж худлаа хэлээд машинаа эргүүлэн Райныг гэрлүү тавьжээ. Одри Болт Victoria's Secret-ийн модель шиг харагддаг маш үзэсгэлэнтэй бүсгүй. Райн түүнтэй 2012 оны 1 сард анх танилцаж Facebook-ээр харилцдаг байсан ч 10 сард Шенатай харилцаагаа бүр мөсөн дуусгасан өдрөө анхны болцоогоо товлсон. Тэр орой Райн ажлаа тараад Одритой уулзахаас өмнө хувцас болохоор гэртээ иржээ. Гэвч хаалга нэхэд харанхуй гэрийнх нь гол Шена ганцаараа зогсжээ. Нөгөө талд Одри бааранд Райныг хүлээсээр байсан ч тэр ирсэнгүй. Гэтэл болцохоор тохирсон цагаас 10 минутын өмнө буюу 8 цаг 50 минутанд Райны гэрээс 911 дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хүн Шена би найз залуугаа алчлаа. Марцэн маа авахаар ирэхэд тэр намайг зодож гэрээсээ хөөх гэж оролцсон. Тэгээд буу аваад намайг буутгах гэж ахаар нь би булааж аваад түүнийг буутчлаа гэж хэлсэн. Тэрээр өөрийгөө хамгаалж Райны толгой руу 2 удаа буутсны дараа газар унаад таталт өгч хачин чимээ гаргаад ахаар нь дахиад хэд хэдэн удаа буутсан гэж ярив. Оператор яагаад 911 руу залхахын оронд дахиж буутсан юм бэ гэж асуухад амьд үлдлээж царай нь аимшигтай болсон учраас үхсэн нь дээр гэж бодоод гүйцээсэн гэжээ. I killed my boyfriend in self-defense. What did you kill him with? I got a loaded gun in the house. I mean, I'm not a murderer, man. I just killed him. What happened exactly? What happened? He beat me and tried to carry me out of the house, and I came back in to get my things. Цагдаа нар 7 минутын дараа хэргийн газар ирэхэд Райн хоолны ширээнийхээ хажууд 6 удаа буюу толгойдоо 2, нуруундаа 1, биедээ 3 удаа буудуулсан байдалтай нас орсон байв. Шена байцаалтын өрөөнд 3 цагийн турш Райныг хэрхэн алсан тухайга тасралтгүй ярив. Тэрээр Райныг эмэнд донтож өөрийг нь хүүхэлтэй шиг хан тавилга руу шийдсэн гэж мэдүүлсэн ч түүний яриа байнга зөрхөөс гадна Райн үргэлж гоо сайхны агалгаанд орж хамраа янзлуулахыг хүсдэг байсан. Би түүний хүслийг биелүүлж хамарлуунд буудаж өглөө гэж ярьдаг.
Цагдаа нарыг хамгийн их цочирдуулсан зүйл бол Шена цагдаагийн ажилтны шүдийг хараад ямар гоё шүд вэ? Чи ялцсан зүйл зүүдгүй гэж асуух ба шоронд хүмүүстэй хамт шүршүрт орох ёстой юу? Надад таалагдахгүй байна гэж гомдлож намайг өөрийгөө хамгаалж найз залуугаа алсан гэдгийг дэлхийн нийт мэдвэл надтай гэрлэх хүн олдох болов гэж ирээдүйхээ төлөө санаа зовдөг. Ингээд цагдаа нарыг байцаалтын өрөөнөөс гаргаад Шена ганцаараа үлдэж би үнэхээр сайн жүжиглэлээ гэж өөртөө хэлээд Amazing Grace дууг дуулж эхэлжээ. Дууныхаа дундуур би түүнийг алчлаа. Тийм ээ би хийсэн, би алсан гэж багталтайгаар шивнэдэг. How sweet the sound that sings a rest. I'll be right back. Thank you. I did. Yes, I did. I can't believe I did that. Мөрдөн байцаалтаар Шенагийн бүх яриа худлаа болох нь тогтоогдов. Нэгт тавилга хөдлөөгүй. Шена Райныг өөрийг нь тавилга руу шидэж тэмцэлцэн гэсэн ч гэрийн тавилга дээрх тоос огт хөдлөөгүй. Нэгч ном эсвэл чимэглэл унаагүй. Хоёрт дуу чимээ гараагүй. Дээд давхрын хөршүүд нь ямар нэгэн маргаан хашгираан сонсоогүй. Зөвхөн буун дуу сонссон гэж мэдүүлжээ. Гуравт хурамч шарах. Өмнө нь Шена хөршүүдтэй бие дээрх хөхрөлтөө үзүүлж Райн намайг ингэсэн гэж ярьжсэн ч тэр шархнууд нь бүгд өөрөө өөртөө учруулсан. Эсвэл хурамч авах магадлалтай нь тогтогдсон. Удалгүй Райны задлан шинжилгээний хариу гарч маш ноцтой зүйлийг илчилдэг. Шена түүнийг над руу дайрч яхад нь бууцсан гэж мэдүүлсэн боловч сум Райны толгойг дээрээс нь доош нь чиглэлтэй нефт гарсан байв. Энэ нь Райныг хоолны ширээний ард сууж яхад нь Шена дээрээс нь тулгаж бууцныг баталдаг. Тэрээр Райныг амьд авах хугацаанд 6 удаа бууцсан бөгөөд гол сэдэл нь ердөөл хардалт. Шена байцаалтын үеэр Одри гэх эмэгтэйг танихгүй гэж мэдүүлсэн ч түүний утаснаас Райны фэйсбүүк руу нууцаар нэвтэрч Одригийн зургуудыг утсан дээрээ татсан нь тогтогджээ. Тэдний 1.5 жилийн харилцааны хугацаанд Шена Райн руу 70,000 гаруй мессеж илгээсэн бөгөөд Райн 50 мессеж тутамд ердөө 1 удаа хариу бичдэг байсан. Шена бүр өөр мужийн дугаараас үйлчлүүлэгч болж жүжиглэн Райн руу мессеж бичиж түүнийг доромжилдог байсан нь илэрчээ. Шенаг 7-8 тэрбум төгрөгтэй тэнцэх барьцаагаар туллах боломжтой байсан ч түүнд тийм их мөнгө байгаагүй тул 3 жил хоригдсон. Энэ хугацаанд хамт хоригдож байсан хүмүүстэй өөрийнхөө эргийг би цагдаад намайг хүчрхийлсэн гэж хэлсэн ч үнэндээ би өөрийгөө хөхрүүлсэн. Бас би түүний хамрын гол руу бууцсныхаа дараа одоо чамайг хинч тоохгүй гэж хэлсэн. Миний IQ бараг Эйнштейн шиг өндөр болохоор энэ эргээс гарахаараа утгагүй олчихно гэж ярьж явдаг. Тэрээр шүүх хурал дээр өөрийгөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж харагдуулахыг хичээсэн ч хамт хоригдож байсан хүмүүс нь түүний бүх төлөвлөгөөг шүүхэд мэдүүлсэн. Шүүх хуралд Одри Болт гэрчээр оролцсон бөгөөд Шенагийн өмгөөлөгч Райныг хоёр эмэгтэйтэй зэрэг уулздаг байсан гэж гүтгэх гэж оролцсон ч бүтлгүүцсэн. Харин Шена өөрөө олон залуустай зэрэг харилцдаг байсан нь утсан дээрх мессежээр нь тогтоогджээ. 2015 онд шүүхээс Шенад 20 жилийн дараа тэнцэн суллагдах боломжтой 40 жилийн хорих ялганоос Райны гэр бүлийнхээ энэ шийдвэр сэтгэл дундуур байсан ч хүлээн зөвшөөрчээ. Гэвч 2016 оны 1 сард Шенагийн өмгөөлөгч хачирхалтай зүйл болж мэдсэн нь тангарахны шүүгчдийн нэг гишүүн 20 жилийн өмнө хүүхдийн тэтгэмж төлөөгүй эргээр шийтгүүлжсэн эрүүгийн эрхтэн байдаг. Кентукки мужийн хуулиар ял шийтгэх хүн шүүхийн баг бүрэлдэхүүнд орж болохгүй. Тухайн хүн өөрийгөө би шоронд ороогүй болохоор ялгүй гэж ботсон гэж мэдүүлсэн ч үүнээс болж өмнөх бүх шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Ингээд дахин шүүх хурал болох сургаар Америкийн хэвлэл мэдээллийн эрхслүүд шуугаж Шенаас суллагдаж магадгүй гэсэн хүлээлт үүсв. Райны гэр бүлийнхэн хүүгийн маань өхвөл хизээж анхааргүй шархуулсан байхад нэмээд яаж ийм зүйл болдог байна гэдэг бол Шена шоронд суллагдах нь гэж баярлан сонио үйлдэлүүд гаргаж эхэлдэг. 2018 оны 8 сарын 27-нд 27 настай Шенагийн 2 дахь шүүх хурал эхлэв. Тэрээр өмгөөлөгчөө намайг 40 жилийн ял агуулсан чадваргүй амтан гэж үзээд хөөж өөрийгөө өмгөөлөхөр шийджээ. Түүний шинэ төлөвлөгөө нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байсан гэх таагдаг байв.
Би ахлах сургуульд байхдаа бэлгийн дарамтанд өртөжсэн тул PTSD буюу гэмтлийн дараах стресстэй болсон. Райн намайг унтж байхад хүчээр сэрэж бэлгийн харьцаанд ордог байсан ч тэр чадваргүй болохоор намайг хангаж чаддаггүй байсан мөртлөө намайг чи багтаа хүчрхийлүүлж байсан болохоор таашаал авч чадахгүй байх гэж доромжилдог байсан нь өөрийгөө хамгаалахын сэтгэхтийг өдөөж ийм эрэгт хүргэсэн гэж мэдүүлжээ. Гэвч энэ нь дахиад л худлаа. Райнтэй үерхэж байхдаа найзуудтай бичсэн мессежүүд дээрээ Райныг миний амьдралын хамгийн шилдэг нь гэж магтаж, харин ч Райн түнээс зүхтж байхад нь Шэна өөрөө бэлгийн харьцаанд орохыг шаардж исэн тогтоогдов. Мөн шоронгийн орогдлоор Шэнаг би суллагдахын тулд ийм тактик зохиосон гэж ярьж ирснийг гэрчилжээ. Тэр байтугай дэлгүүрийн ажилтан гэрчээр ирж Шэна Райныг алдаг өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа миний найз залуу өнөөдөр нэг мис бүсгүйтэй болсон гэсэн. Гэхдээ тэр болцоо болохгүй. Би түүнийг ална гэж ярьж исэн гэж мэдүүлсэн нь хэрэгээг урьдчилж төлөвлөсөн алга болохыг баталдаг. Мөн Шэна 10 гаруй залуутай зэрэг уулзаж Райныг араар нь тавьж исэн нь баримтаар нь нотлогдсон. Дахин шүүх хурлын үр дүнд Шэнагийн ял хөнгөрөх бус харин ч хүндэрч тэнсэн суллагдах боломжгүй бүх насаар нь хойрох ялуулж өөрчлөгдсөн байна. Шүүхийн шийдвэрийг сонссон Райны гэр бүл сайн нэг амьсгаа авч шудраг ёс яллаа гэж мэдэгджээ. Шэнагийн нацист өөрөөрөө хөвчүүлсэн зан чанарыг харуулах хэд хэдэн ачирхалтай үйл явдал болсон. Нэгт шорондох хурим. Хоёр дахь шүүх хурлаа хүлээж авахдаа Шэна гэрлэнэ гэдгээ зарлжээ. Түүний нөхөр нь трансгендер эмэгтэй Юник Тейлор, жинхэнэ нэр нь Ричард. Шэна бид бол Сөүлмэт гэж ярьж Кентукки мужийн хуулийг эсэргүүцэн заргалцсаар агаад шоронд 2 минутын хурим хийсэн ч бүх насаараа хоригдох ял авмагцаа ердөө хагас жилийн нараас талах өргөлөө өгсөн. Шинжээчид үүнийг Шэна олонний анхаарлыг татаж өөрийгөө хайрлаж чаддаг энгийн хүн мэтээр харуулж ялаа хөнгөлөх гэсэн оролдлого байсан гэж үздэг. Хоёрт танилцах сайт. Цаасныхаа дараа тэрээр шууд хориглоодын танилцах сайтад өөрийн мэдээллийг тавьжээ. Тэнд өөрийгөө надад бэлхүүс үрсэн, урт, долгионтой, бор ус, том цэнхэр гөрөөснөх шиг нүд, зүрхийн хэлбэртэй царай, сайхан нэмсэглэл байгаа гэж бичсэн байна. Найз залуугаа алсан хүн гэхэд дэндүү өөртөө хайртай. Бас ихтгэлтэй тайлбар байгааз. Эцэст нь Райн Постер ердөө 29 наснда ирээдүйдээ хуульч болох байсан тэрээр донтогч найз бүсгүйгийн гарт амиа алдсан. Шэна би түүнд хүсчээсээ хамрын хаалгыг нь хийж өгсөн гэж доромжлон буудаж Райныг үхэж яхад нь царай нь муухай усныг хараад инээжсэн гэдэг. Райны гэр бүл түүний дурсгалд зориулж сайн үеийн сан байгуулж жил бүр бусдыг хайрлаж тусалдаг сурагчдад тэтгэлэг олгодог болсон. Мөн энэ хэрэг гарснаар Кентукки мужид хамт амьдрдаггүй байсан ч таслан сэргийлэх арга хэмжээ авалж болдог хууль шинжлэгдэн батлагдсан байна. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.